14 хотголж ирсэн шүү дээ. Таныг араас ч нү? Юу орондоо унтж яхад. Тэгээд би одоо амьд л явж байсан. Би шоронгийн цуг байсан нөхдүүдтэй найзлах гэж боддгоо. Яагаад гэвэл одоо нэг араас хотголдог шүү дээ. Юу онох вэ? Тэгээ энэ тамгын газар биш 2 аслан сийлээд. За. Тэгээд гарч ирсэн. Тэгээ явуулсандаа гараад ирсэн. Тэр залуу манай дүүнэр тэгж байгаа байхгүй юу? Ахаа та чулуу молоо юм хийх юм бол тэр чих үнэтэй штэ. Гоё штэ. Гоё мэрэгжилтэй болсон ш давхар гээд. Можоосаа гадна гоё мэрэгжилтэй болсон ш тэгээд. Тэгээ ямар надаа чулууны багаж бүх юмыг аваад өгж байгаа байхгүй юу? Подол модолыг төрөөслөөд чулуу хийхээр болгоод тэгээд яасан чинь надтай байсан тэр удаас намайг 14 хотголж ирсэн шүү дээ. Таныг араас ч нү? Юу орондоо унтж яхад. Тэгээд би одоо амьд л явж байсан. Ингээ хөл гар харах ингэ энэ юм чинь нийл утганаас авир шүү дээ. Одоо ингээд энэ л зөв зүгээр байгаа шүү дээ. Ингээ жоох ингээд юу ач тий. Тий, одоо битүү оёотой байна чинь. Тэгээ энэ мөрөн дээр хөтлөн хотголсон юу гар хуруу. Яг үгүй ингэсэн байхгүй юу? Одоо Арабын арслан 2005 онд биднээс тэр одоо Арабын арслан чи одоо тиймэрхүү арслан байхгүй юу? Тэгээ хэвтэйгээр нь одоо дөөр бүжгийн шаатрын уралд хийсэн л байлээ л дээ. Дөөр бүжгийн шаатрын уралд хийлгэх гээд 2 Арабын арслан дахиад ирсэн байхгүй юу? Тэгвэл өөрчлөлтөө яг та 40 саяыг авцгаа гэд намайг гисэн байхгүй юу? Таныг гарч ирсэн хойно юм. Гарч ирсэн тань тэгж гэр хийчихэж байгаа байхгүй би чинь. Тэгээд за тэгээд тэгэхээр бид өөрчлөлтөө авахгүй одоогоо бид юус багштай харин мөнгөгүй болохоор мөнгө авах шүү гэд. Би тэгээ хэлчихгүй юу? Тэгсэн чинь тэр залуу болох намайг тэр өөрчлөлтөө авсангүй ч юм уу. Чиний хитэн дүү яах юм хийж хооронд дуусчих та гэд. Тэгэл буруу харчаад айгуу суугдсан байхгүй тийм үү. Тэгсэн л би ихтэй тэрг орж байгаа үүрэлэх гэж яасан нэг сэл саргал хөлс өгөх шиг болсон байхгүй юу. Ингээ харч нөгөөс 2 хотгоорсон ингээд яг нөгөө талигч нэм тавыг госдог шиг 2 хотгоор хоёул ингээ бооцсон гал ингээ шагаад ордог. Тэгэхээр би ингээ зохиод хоёул ингээ зайлаа хөшгөлөө цааш нь тийрээд тэгсний хөл рүү шаагаад тэгэл 2 3 хусаад тэр би чинь гимт твцсэн шүү дээ. Тэгээ нөгөө тийш шүү газар дээр нөгөө цагдны үжи барьж авч яваад тий манай хажуудлын айлын нөгөө залуу цагдаа. Тэр хүн ч одоо ялмал эдэлж байгаа юу? Таныг утгасан. Онцгой суугаад гарсан гэсэн 5 жил. Би хэлсэн шүү дээ. Би гомд саналгүй яг юу адилхан зовдод. Тэгтэл муухай дөө нэгнийгээ тэгж яах гэсэн. Зөвхөн юм уу хоёрын оронд явгоо яриан дээрс тэрийг мөнгийг авсан жил угаасаа ажиллаа хийгээд авах их мөнгө авах гэж бодоод би тэгэл байжсэн байхгүй гэж буруугаар ойлгоод тэгээд госч байгаа байхгүй юу. Тэгэхээр би хэлсэхгүй надад тэр мөнгө төгс хэрэг байхгүй би зүгээр яг уустай бас хийх юм байв хийгээд хаяад нэг биенээс хийжсэн үг хараа явж хат нүдэнд гоё санагдаад тэгээд одоо хийх гэсэн даа гэсэн би. Элбэг дээр хончигдал идэж баахан зодтолтоод явж исэн хүүхдүүд зөндөл бас биднес чиж. Бид ч 1 дугаар 40 мянга 2 дугаар 40 мянга үйл баг тойрог мориг гэдэг энэ шин их дэлгүүрийн хэрэгөөс божигнолдог байсан. Цаашгаа Америкийн дэмжигээд тийш 13 дугаар хороол хүртэл орж зодтолдог байлаа төмөр замаас. Тийм тэгээд ийш төмөр зам багзаа цаашаа гараад үйлдвэр кабинет гээд 1 дугаар юу үйлдвэр кабинет 2 дугаар үйлдвэр кабинет гээд ийшээ ороод тэгээ мангарын харин болдох ингээ бүгдэнтэй зодтолдог тэгэл явдаг л гэсэн. Тий. Залууд бол божигнолдог тий. Их хэл божигнолдог байсан. Тий. Тэгээ одоо тэр бөмбөгөрсөн тэргээс уустагааны годом модом гээд тэргээс зодоо хийгээд явдаг л байлаа шүү. Тэргээс дэгнэ биш одоо ингээд энэ хожаагийн зах шиг ингээд задгаа байл шүү. Тэгээ самар ингээд буудан дэгээ зарж байгаа очоод аавна. Мо хуазар гал чата самараас өөдөөс нь цацаал алж өгдөг байсан. Ингээд мал цацыг хүлээр нь оруулж ирээд ингээд ам дээр нь зардаг байлаа. Тийм зах байл шүү. Уустагааны годом шиг задгаа байсан шүү. Тий. Ээж л бидний шиг яа хоргуулга болно сургуулийн хувцсаар формыг авч сургуульд нь өргөж өгөх мөн ээж мэл тэгэл тий. Тэгээ сайхан задуугаараа явсаж манай ээж эднэс талгаар яцна 50 хүрээгүй 40 идэх настай явсан ш. Харвал 2 удаа харвал тэгэл тишээгүй ш. Тэл задуугаараа явсан. 40 нас тий 40 настай явахдаа 14 хүүхд төрүүлчихээ тэгэл явсан юм да. Тэгээ айл гэртнийг сахилахгүй гэдэг гэсэн тэр л би байсан магтаад гэж боддог. Надаас өөр усанд бүгд гайгүй.
Наад шиг ингээ олон жил зовлон жил гэрийн лайлаа чиг өөрсгөө байхгүй. Одоо тэгээд танаахан болоод одоо бүгд л гайгүй л явцгаасан. Бүгд гайгүй бүгд дандаа тансаг гой амьдралтай. Тэгээ надаас хичээж зовд юм уу яа би шударгад хэлээ шүү дээ. Тийм үстэй. Үнэн гоё байхгүй хамгийн гол чинь. Би үнийг хаан суусаг тэр зовж явж байхдаа зовлонт газар л би суурсан. Хүн үнийг хэлэх нь сайхан байна да гэж. Тэр чинь хүнийг хүмүүжүүлдэг газар мэ хүмүүжихгүй нэг нь өөрсдөө ухамсараараа байдаг газар мэ гэдгийг би ойлгож авсан. Тэр чинь үнийг өөрөө ухамсараад шаардах юм байна. Тэгэхгүй тэр чигээр би юм үтсэн би шор оронд байсан би ингэсэн гэл ингээ тэгэл тэр хүн өөрөө улам доошоор улам алдаал улам инээтэйгээл яваад байх юм бэл. Би нэг хэсгүүд тэгж явсан. Тэн дотор яад нэмүүлээ тэгээд ингээ ахад нэг сар болохгүй гаршаа 7 хонохгүй бусаад яваад шал тэнийг асуудал юм бэл. Би өөрөө ойлгосон учраас одоо болий. Тэр нэг хүнд одуулчаад тэгэл хүнд өнөө учраа ирээд гуйлгал гоохгүй гэхэл хулгай хийхгүй гэхэл худлаа хийхгүй энэ гурыг л баримтлаа яваа гэж бодсон. Би олон жил хүмүүс эргэл тойролт аваад их л баярлал байдаг. Ах トゥ нартай аваад би тэгж үзээг. Гэтэ яг та тухайн үед бол тэгээ хилцсэн байсан. Гэтэ тэгсэн ч гэсэн бас хүлээлт бол байжсэн. Дотор ч 30 жил явсан юм шүү дээ. Хүн дотор нууц хардаг юм л. Тэгээ шүү дээ. Их хардаг юм л. Ирэх ёстой даа яатах нь одоо дүүлэр бүгд том болсон яатах дүүлэр ч хийж магадгүй дээ. Ах их байж хийж магадгүй дээ гэж их боддог өсөө. Тухайн үед бол хамгийн гол би өөрөө сэтгэлд ингэж очиж за болий хараач яах шиг байхгүй үед тооцоолоо гэж бодоод би тэг явсан. Айл болохоор эднээс өсөж үлдээд өдний хүртэл том болгоогүй юм чинь. Эднээсээс би юм царай алдахгүй би өөрөө босно. Уулын тань юм уу гэж л байна тий амьдрах жахт нь хажуулсан сулаад яах уу гэж миний өөрийн гэсэн ганцхан сэтгэл байхгүй юу. Тэг яг тэр үр хөвгтэй тийжгээд өөрснөө болгож бүчиглээвэл өвчнгүүл яваад баян гэж бодоод би тоод байхгүй юу. Энэ мөн байна. Мөн байна. Мөн байна. Энийг ингээд яа. Энийг ингээд өөрөө ингээд дээшээ очсон. Тань л одоо яа. Том жижигээрээ. Том зүгээр байна. Том зүгээр юм. За ямар ч багштайгаа болж авлаа. Ямар ч яста ажлынхаа багштай болж авлаа. Болоо гэж та таныг чинь би чинь бас нөгөө өөрөө амьдралын төлөө мундаг зүтгэдэг ингээ юмхнаар юм хийждэг болгочтой болохоор чинь багж нь арай дээр юм болов гэж бодлоо. Энэ ч одоо юм олоод өгч чинь бид нь ч одоо тий. Тэгээ хүмүүстэй танилцуулж штэ энэ чинь бас тий. Мод төлөө зарна хүмүүстэй нөгөө төл чинь тэгээ бидээс хөвжөө төлөө модоо бөөндөөд авчина. Тийм ээ. Тий. Хоёрыг уулзаад хоолыг ойртуулдаг хүмүүс юм чинь багаж байгаа юм. Уул аяг тарсан уулын тиймээс одоо тэгж аяг тарсан бол өгсөн хоёрыг уулзах тэгэл бүр архин живүүлээд байна штэ. Тийм учраас энэ одоо хүн юм хийгээд уран бүтээл юм уу ингээд хүн өөр амьдрахад юм хийгэн бол хүмүүс харин тэр үнтэйг нөхөрлөж байгаа байхгүй юу? Яаж бодсон? Тийм үстэй. Одоо хүн чинь өөр ингээд амьдрахад юм хийгээд мод төлөө бэлдээл тийм ээ. Одоо байшин сууч байлдаг юм уу? Тэгэл тэр хүн чинь өөрөө гараараа ингээд эдэн чулуу болоод чулуугаар ингээд юм хийлээ тийм ээ. Ингээд тэр гол тэр хүлдөөчл тэр хүмүүс энэ юм хийдэг. Энэ хүнтэй нэг танилцсан тийм ээ. Ингээд тийм ч л одоо хүмүүсийг сайхан нэг уулзуулж тэгэхгүй одоо тэр архиугаад юм ягаад 9 жилийн өмнө нөхөрлөө гэдэг чинь тэр өөрийнхөө хохироод байгаа байхгүй юу? Гэхдээ тэр хүний ухамсар шүү хамгийн гол нь. Тэр бол тийм тий. Тэгээ тэр хүний ухамсар байгаа байхгүй. Би бүгдийг нь өөрөө тооцоод бодсон байхгүй. Тэр хүний л ухамсар шаарддаг юм байна да. Ганцхан. Тэрс чи маа энийг уу гэд зүгээр явж байгаа хүн маа арх өгөхгүй шүү дээ. А чи энийг очоод цацгаа зүгээр гоо тэхгүй шүү дээ. Тий чи очоод ингээд тэр хулгай хийгээ тэхгүй шүү. Тэр хүний ухамсар мó хамгийн гол нь. Тэр ухамсар шаардж байгаа байхгүй тэр хүнээс. Тэр одоо ах одоо хөрөөгөөрөө хамгийн ихний хэлцэнд юу хий гэж бодож байна? Нөгөө моднуудаа хөрөөдөд. Тий. Чамаа нэг ирэхлээр чи ингээд шуудаад пакетлээ тавьчихсан зүгээр. Тий. Хашаанда хураагаад. Тий. Танайга юу мод зардаг юм гээд хүн болгон тэгж шүү дээ одоо. Тийм үстэй. Угаасаа намайг одоо мэдж байгаа. Манай дээдлэн тэрийг хэд хөгшүүл хэднээс. Би сая тэр юу
тэр юу гэдэг Есүсийн сүм гинөө тэрэнд нэг 56 шуудаа мод яагаад гэсэн чинь тэгээд би бодсон байхгүй. За энэ чинь амьдрал юм бэ. Тий. Энэ чинь хэдээсээ хүн өөрөө хоолоодод иччих юм бэ. Хүн амтнаас гуйлтгүй юм бэ. Тэгээд чинь бас модод төлөө мөлөө авахгүй тэр нөгөөдөл нь төлөө мод байхгүй бол заавал мөнгө авах шаардлага байхгүй. Дэлгүүртээ очиж яриад мөнгөний хооронд дэлгүүрээс бараага худалдаад авчи. Мөнгөтэй тооцоо гэдэг. Тийм ээ? Энэ цагта энэ хойшоо модтой юм уу те? Энэ битүү модтой. Зөө. Энэ өндөр хайрхан чинь бас самар мамар оргодгийг. Оо тийм үү. Тэгээ самарт явдаг улсууд бас энэгээр байх юм Аа шиг. тийм баруун салаан савж самрын төвчдгийг. Тэгээ самраа үүрцэн явж явах уу хүмүүс? Бодвол үүрчиг явдаг юм байгаа шүү дээ самрын шината. Тэгж л байгаа хта тий. Самрын хөөргөний хэлээ. Манай энэ юу биш одоо тэр залуу байл л да. Маш цаавшин цэдэн бол дарга гэднээс нёт энд анх энэ 78 онд 8 туслан ингээд байгуулагдчихсан байхгүй юу? За. Цэдэн бол халаач байгаа. Тэгэхэд энд нёт ингээд энэ карьер ингээд ухаж байгаа юм ингээд алт гарч ирсэн байхгүй юу? За. Тэгээд энэ чинь алтаа гэж нэрлсэн байхгүй юу? Алт гарч ирээд тэгээд алтыг манай ард түмэнд хэрэгтэйгээд цэдэн бол дарга далд хийсэн байхгүй юу? тэгээд оршуулгын газар хийцэн гэж үү? Гүг тийшээ. Тэгээ алтын далд хийсэн байхгүй юу? Алтын далд хийнэ гэдэг ч үгүй. Яг нь буцаад болчихгүй юу? Та тэрийг нь яаж мэдтээ? 78 он тийм бидээс хүүхэд байсан. За. Тэгээд тийм байсан. Харин. Тэгээд ерөнхийдөө бол 8 тусламж байгуулагдсан шүү дээ. Тий, тэгэхэд энэ дэс алт гарч ирсэн байхгүй анх. За. Тий, тэгээд энэ шин ёо тэр мэддэг хүмүүс энийг алтаа оо гэд нэрлсэн байхгүй юу? Тийм ээ. Тэр үеийг мэдчихсэн осоо. Тэрээс алтаа оо гэж мэдэхгүй шинэ хүн. Тий, тэрээс алтаа оо гэж нэрлсэн дэр байхгүй юу? Одоо энэ чинь ингээд манай одоо Монголын хамгийн том л одоо оршуулгын газар даа орж байгаа тийм үү? Нарангийн ингэр гэдэг энийг. Тэгээ энэ ийшээ жоохон цаашаа яагаад ар гүнт гэж байдгийг. Тийм бүр хойшоо гол тий. Тэгээд танах ч одоо яг тэр доор харагдаж байгаа шүү дээ тий. Энэ бол одоо алтаа ооны ис гэж яагаад одоо энэ. Тэгээ энэ чинь бас оюун толгой Эрдэнэс 5 толгой билүү. Тэрний атос баасан энэ сая баригдсан. Баригдаа сая ингээд салхинд юу яагаад дээвэр нь ингээд нураад унтсан саяны хүчтэй салхиулаад. Тий. Саяхан нэг хэсэг. Тэр таалт нь бол дандаа хоёр дахь түүхий давдаг том үйлдвэрүүд ба тэр ногоон тэр цагаан магаан тэр юу нэг чинь бүгд тэр хоёр дахь түүхийд байгуулдаг тийм үйлдвэрийн цех байгаа тэр. Одоо хуунцэр савмаа одоо хүмүүсийн нөгөө нэг түүгээд байгаа хоёр дахь түүхийд чинь тэнцээ боловсруулдаг байхгүй юу. Тэр том үйлдвэр. Энэ бол карьерийн үйлдвэр. Энэ цавхны нэг гам бол гэж залуу байдаг энэ карьерийн. Энэ олон жил болж байгаа маа. Танах одоо инхах энэ одоо ингэ ер нь утаа байдгүй. Өвд бол манай энэ чи утаа гэж байхгүй ердөөсөө. Их гоё гардаг. Энэ доошоо ингээд ерөөсөө тэрний өндөр хайрхны уулны тэр цаашаа ингээд юу л цэнкэрдээд юу ч харагдахгүй болчихдгийг. Танах бол гайгүй. Манай ч ингээд тонголох шиг. Тэгээ хоошоо зүгээр. Тэгээ энэ хоошоо бүр зүгээр. Тас ирүүл агаартай амьдарч байгаа юм. Харин ирүүл агаартай. Тэгээ хүмүүс нөгөө ирүүл агаартай болохоор гэдэг юм уу яа тий. Тэгээд энэ замдаага хөгжил орж иж байгаа гэдэг чинь одоо нэг үс ингээд 8 туслан засмар зам тавих гэж байгаа бас. Тэгээд тэрийг бараадад энэ лугаа шахаад байгаа юм болов уу гэж бодож байгаа. Бас юу цэрэг мэрэг гээд цэргийн алба хаагаад тэгээд зовлон газрыг туусан тий. Өхөөс бусдыг бол тий болно. Өхөөс бусдыг бол үтсэн тий. Ядарч үтсэн. Тэр хүн тугч байдгийг тоглож хариулна гэдэг шиг үнэн юм байлээ дээ угаасаа. Хүн зовлон дааж тий. Та бол энэ тест толгойн хөрөхгүй явчих юм дээ. Өндөр байсан ба одоо номхон айтгар болоод байгаа. За. Өндөр номхон болдог гэсэн үг л. Их явахаас их тавтаа би чи нийт 76 тол явсан. Одоо нийт 76 тол хөрөхгүй штэ. Ихтэй байгаа. Тэгээ хүн юу өгшөр тусан гэдэг намхан болоод идэв юм шиг байгаа.